Үндэсний статистикийн хорооны мэдээллээр өнгөрсөн 10 жилд сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан хүүхдүүдийн тоо 2 дахин нэмэгдсэн байхад ерөнхий боловсролын сургуульд хамрагдсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тоо 2 дахин буурсан байна. Энд чинь үндсэн хуулийнхаа 16-гийн 7 сурч боловсрох эрх нь манай энэ нөхцөл биелэхгүй байна л гэсэн үг. За хүүхдүүд яагаад ингэж сургуульд хамрагдаж чадахгүй байгаа вэ гэсэн чинь 4 том асуудал байна. Нэгдүгээрт нь сургуулийн орчин байна. Одоо хуучин сургууль, шинэ сурлагын орчин, бодит орчин байна. Хоёрдугаарх нь багш бэлтгэдэггүй. Багш гэдэг дотор юу байгаа вэ гэхээр багшийн заах арга зөв хүртээмжтэй биш байна гэсэн үг. Монгол хэл, математик, физик ч гэдэм үү бүх хичээлийг заахдаа би удаан ойлгодог балдан гэдэг хүүхдэд заах арга багш эзэмшиг байна. Босод 11 хүүхдэд заадаг аргаараа заагаад нөгөө хүүхдэд заах арга зөв болоог байна л гэсэн үг. Нөгөө талдаа багшийн заах арга зүйн хүртээмжээр нэмэгдээд сургалтын хэрэгсэл яригдж байгаа. За сурах бичиг шинжлэгдэж байгаа хүртээмжтэй хувилбар байгаа гэж би амаар бол олон удаа сонссон. Одоо гартаа барьж нүдэндээ харсан юм харагдахгүй байна. Энийгээ сайжруулахгүй бол энээс болоод байна. Дараагийн шалтгаан нь ялгуурлан гадуурхагтаад байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд оруулах гэхэлэр багш нь ойлголтгүй, сурагчид нь ойлголтгүй учраас ялгуурлан гадуурхалд өртөж байгаа учраас тэр хүүхдүүд сургуульд явах ахих одоо сурах ахиж хичээлд явах хүсэлгүй болж байгаа учраас энэ бас нөлөөлж байна гэсэн байгаа. Ингээд амиа орлого хийсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээс зөндөө байна. За дараагийн саад бэрхшээл нь нэг ангид байх хүүхдийн тоо ба хэдэн хүүхдтэй байвал хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг байлгах юм бэ гэдэг тэр харьцааг наривчлан шийдэггүй байна. Энийгээ шийдэггүй улмаас багш өнөөдөр 20 хүүхдтэйгээ ажиллах уу, нөгөө удаан суралцж байгаа нэг хүүхдтэйгээ ажиллах үүдээ сонголтын өмнө тулгараад багшд ачаал яриад байна гэсэн ийм асуудал байна. Энэ 4 асуудлаар хэдүүлээ зорилго тавьж агаад нэг бүрчлэн дата гаргаж авбаар яг энэ 4 асуудлаар хэдэн багш өнөөдөр хүртээмжтэй заах арга зүйтэй болсон бэ? Хэдний сургуулийн барилга хүртээмжтэй болсон бэ? Нэг ангид байх хүүхдийн тоогоо яаж зохицуулж байгаа вэ? Хөгжлийн бэрхшээлтэй хүүхд яаж байгаа вэ гэдэг тоотой барьж агаад дараагийн босхыг ингэнэ гэдэг ийм төлөвлөгөөг би энэ өргөн мэдүүлсэн төслөөс харахыг хүсэж байна. Гэтэл би ерөөсөө энэ дээр бол нарийн юм бас байхгүй байна. Дараагийн асуудал. Боловсролын сангийн, зээлийн сангийн журмын асуудлаар бид нар ажилласан. Эргэж харахгүй бол болохгүй 2 асуудал байна. Нэгдүгээрх нь 3 хуулийн заалт давсан нэг журам байгаад байна. Тэр нь юу вэ гэхээр Монгол улсын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 15-ын 6-ад эсэлтийн шалгалтанд тэнцэж дотоод гадаадын ихтэй сургууль, коллеж, мэрэгжлийн болон техникийн боловсролын байгууллагууд суралцах эрхтэй болсон хөгжлийн бэрхшээлтэй хүнийг сургалтын төлбөрийг боловсролын зээлээс хариуцна гэж байгаа. Боловсролын ерхий хуулийн 11-3-та бас заасан байгаа. Гэтэл өнөөдөр энэ журам нь яг энэ нөхцөлийг хангаад би энэ дэмжлэгийг авъя гэхээр журам нь өөрөө эндээсээ мэрэгжлийн болон техникийн гэдгийг хасаа хийсэн журам байгаа байхгүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс өнөөдөр мэрэгжлийн болон техникийн байтугай бакалавр, магистр, доктор сурахад хэцүү байдэн штэ. 10 жил сурахад ч хэцүү байна. Би бол үүл тамаа үзчихэж өнөөдөр нэг эрдмийн зэрэг олж авсан. 20 жил зүтгэжээж энэ хугацаанд би зөндөө өвдөж гэмтчихэж нэг юм боловсралтай болсон. Ийм болоход хүнс замыг туулдаг юм. Тэгэхээр бүгдээрээ энэ журмыг хараад энэ боловсролынханд босхийг энэ хуулийн зааснаар нь болгомоор байна. Энэ дээр анхаарч өгөөч. За дараагийнх нь дэлхийн топ гэдэг ангилал дотор чинь нөгөө хил засалж, хөдөлгөөн засалж, протез ортопедийн техникч, дохионы орчуулагч нар хэдэн хэр хугацаанд байгаа гэдэг тоог харж ээж оруулмаар байна. Топ гэдэг яг энэ мэргэжлээ сурах гэхээр энэ За Эрдэнэт гişүү гэлээ.